Төгс эрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа танилцуулж байна. За сайн бацгаана уу. Намайг Сэлөө хөхтэй Жардинбек гэдэг Төгс эрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны аялал жуулчлал, сурвалж цэцлэгээ, орчны бус хариуцсан мэргэжлэлээр 5 дахь жилдээ ажиллаж байгаа. За миний мэргэжил болохоор биологи байгаль шинжилэл багш мэргэжлэр төгссөн. Манай хамгаалтын захиргаанд орчин үеийн дэлгүүр суманд 4 экоклуб байдаг. Үүнд 250 орчим сурагчид суралцдаг. Тус сурагчид маань ахлахын ангийн сурагчид, баагаан ангийн сурагчид гэсэн ангиллаар байгаа. Тухайн сурагчдад манай хамгаалтын захиргаанаас жил болгоно экологийн боловсрол олох зорилгоор 4-5 төрлийн ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд хамгийн гол ажил гэвэл хүүхэд багчуудад байгальтай танилцах эко айлыг жилд 2 удаа зохион байгуулдаг. Тус ажлыг зохион байгуулснаар сурагчид маань байгаль их дэлхийгээ нүдэрээ үзэж амтнаа хайлан хамгаалах төлөвшил бий болдог. Мөн байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг жил болгоно тогтмол зохион байгуулдаг. Үүнд байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалах, усны өдөр, ой өдөр, эрвэс хамгаалах өдөр гээд ажлуудыг тогтмол зохион байгуулснаар сурагчдын идэвх санаачлага дээшилж байгаль их дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах хандлага бий болж төлөвшнө. За хэрвээ манай хамгаалтын захиргааг төлөөлж өсвөр байгаль хамгаалагч зуны төслийн сургалтанд хамрагдвал би Монгол орны баруун язгаар болох Баян Үйлгийн аймагт Тэрдүнда Дэлгүүр сум Чигиртэн байгалийн зохицуулалт газрын мөнгө цаст уулаас их авдаг Чигиртэн нур, Тугуул нур, Төгрөг нууранд амьдардаг Монгол хадран загас талаар хичээл орох болно. Тухайн хичээлд Монгол хадрын загасны амьдрах орчин, түүний эдтэй жил экологийн ач холбогдол, тэр тухайн гол нууран дээр үзүүлж байгаа ач холбогдлын талаар хичээл орохоор төлөвлөж байгаа. Тухайн хичээлийг Хангаан бүсийн өсвөр байгаль хамгаалагч нарт орсноор маш их сонирхолтой болон гэдэгт итгэлтэй байна.